Тосхны хүмүүс үхэлтэй нур тулан өөрсдийн бүх мөнгөөр луугийн соёо буюу манай гол дүрмийн багийг дуудснаар эхэлнэ. Ингээд шудлгүй курс рүү дайснаар багийн архлагчин тушаал охин Фенерерийг хүлэн тогтоосон ч хүчгүдэн шидэгдэн. Араас нь түүнийг эмчлэн ахны удаа байрахад ахлагчин дууснаар өөрсдийн гол дүр болох ачаа зөгчдөө танилцсан. Хоол идэж байгаад амтгүй нь хоол хийгэст нь манай хүний хамгийн сүүлийн ажлын өдөр болохыг хэлэн баг болгонд 4 хүн байх ёстой. Энд чамаас өөр хэрэггүй алга гэд хөөсөнд курт үлдэхийг гуйсан ч зохиод унагчнаа. Очих газаргүй болон мөнгө олохын тулд ажил хийхээр ирнэ. Шисийн хаас засахнах гээд өөрийн хийж байсан ажлын туршлагыг хэлэхэд куртийн чадварыг шалгахаар болно. Энэхүү ертөнцид дид өвснөөс SSSS хүртэл зэрэгтэй юм байна. Үүнээс болон адилхан зэвсэг барьсан ч хоёр үр дүн гардаг бахны. Удах зүвгийн шинжилгээний хариу гаргахад тулааны бүх чадварын жив байханд ирээ. За би ч зөвлөө гэтэл дархан болон алхимийн тест байгаач 7 хоногийн дараа тэгтгэх нэрнэ гээд. Манай хүний хүчийг шалган ил сүргүүлэхэд манаа сорогдох шиг болон үндийлгэнэ. Тэгээд түнд барилгын ажил олж өгнө. Даамтлан сулбар бүртийг харж байснаа хөнгөн юм чинь гээд авахар болно. Цамд зураад хаан бүр учраас ядад тал торхойг нь зөөгд дуусгараа гээд тэгэл юу ч үлдээхгүй дууссан. Ханных нь 3-1-ийг бүрхтээ өндөр талыг нь цэмтэй шидэд энүүгээр тараасан гэтэл бүр шок. Өөрт байгаа мөнгө өгөн үлдснийг нь халиавар төрүүлнэ гээд хэд хоног ажилламаар байгааг нь сонссон. Хэдийн 3 хоног болон өнгөрөхөд байрвын бүх хүмүүс гайхсан. Тэгээд түүний хитрхийн сайн ажиллаад байна гэдээ хааснаа мөнгөгүй болсон хүмүүс зориулсан усаас гаргасан ажил болж таардаг. Куртийн чадварыг SS юм уу SSSS болохоор нийслэрээ өгөөд мөнгөний өгнө. Намайг худлаа магтаад хөөслөө гэж сэтгэлээр унаа сууж байтал нэг их үүдний хэсэгт ажил хайх хунцаар тавихыг хүссэн ч урьдчилгаа цалингүй содлогтойгоо газар очир хүн олдохгүй гэж байсан куртийн санал тавихад манай хүний голсон ч ямар ч аргагүй болон явдаг. Түүний хэлдэг занг харсан ажилтны курт өөр хэмжээ тайжигч ивэл илүү амжилтанд хүрнэ гэвэл яах вэ? Ингээд байж байсан хаан засварсан цалин бол 200 алтан цасны шижүүлгийг харан гайхаад унчнаа. Эртүүд өргөд байсан нь маань эмчдэг шууд алж таарна. Энгийн хүнд ямар ч өөрчлөлтгүй бол ордны шидний хэмжээний маантай байвал өөрчлөлт орох юм байна. Өргөд үзэн чинь гинт курс цаанд орон гайхнаа. Энэ хоёр маань явсараа байгаад ирэхэд ердөө нэгэн майхан байхаар нь гайхаа асуудал хамт унцад болно үсттэй гэсэн Юлишээ сан шиг хөөрхөн эмэгтэйтэй хамт хонож чадахгүй гэтэл би хөөрхөн гэж юу хийсэн ингээ сандраад явчихнаа. Би өөрсгч нь үзэсгэлэнтэй нэгнийг ертөнцөөр айлхтаа хараагүй гэсэнд барьж аваад зэгсчээд хоол гэд өгсөн нь жигэнсэн төмөс. Би өөр хүний хийсэн олыг гэдээг уудсан байна гэж бөөн баяр. Оройн басан манай хүн унтаж чадахгүйгээд эргээд орсон. Энэ юу дими юмэд гарнаа. Манай хүнийг шалгаж байсан болж таарна л та. Тэгээд сайн хүү байна. Их унаслыг хөөрхөн бишээ үздэг гэсний унтаад өгнө. Өглөөс ирээд харсан гадаа унтаад барах хувцсныхан товчийг хүртэл саад өгсөн байдаг. Одлгүй юмнуудаа бэлдэж аваад ажилдаа орохоор явнаа. Ирсэн газараас нь шууд нэг чулуу олоод зөксөн 3 алтан цас. Хэсэг хугацаа өнгөрөн баахан шидийн чулуудаа болсон ч үн хүрэхгүйгээд болор болгоё гэтэл улс дотор шидийн болор гэж чаддаг 10 өрөхгүй дархан байдаг гэсэн болцглоо гэж авсан. Ямар ч жижиг хэмжээ хийгээд нэг цаг ордог штэ гэтэл юу вэ? Тийм үү? Би суу болохоор нэг цаг бодлаа л да. Гайхалтай юм гээд шаал дэлий ойлгочихно. Оройхон болж болруудан зарахаар явхад куртэд хийх юм гэсээр үлдэнэ. Ирэж харснаа яа новшин өргөн бацсан шүү. Очоод үзүүлсэн биш баахан бичиг барим цаас асуухаар нь усад хэрэглэгдэг адлын хайж байгаа тэмрийг үзүүлэн шижүүлэгч чулуу ашиглан нийслэл явна. Таныг хүн дээр очтол гэрлийн судлан бүтгэхэд бол үн хүрэхгүй байх. Химээхэд аргагүй үстэй. Тийм аргаар хийсэн юм чинь ядаад 10 мөнгөн цас хүрэх байх гэсэн 10 алтан цас гэж аав. Юу яа тийм үнэтэй байгаа юм гэтэл ингээд шидийн чулуунаас 10 кг шидийн хүч агуулсан. Үүнээс гадна шидийн алдахгүй тулд хийгдсэн болохоор бүдэг гэрэлтэй байдаг. Дахиад 49 ширхэг байгаа штэ. 500 алтан цас гээд үнийг надаас хүрээнд борлуулж болохгүй. Над чиг хүлээд авах үгүй ч эргэлзээтэй. Мөн үнийг хийсэн хүний мэдээллийг өг гэтэл юулшээ эсэргүүцэд аргагүй болсон болохоор усаас гаргалгүй болохоор хүсвэл гүнгийн цал аваад өгье гээд яриа өндөрлөдөг. Оройн ажил болох газар орчрын тэмдэглээ үзүүлэн куртийн мэдээллийг аав. Тэгээд 490-ээс алтан цасыг шилжүүлэхээр болоод мэдээллийг нь бусад хүмүүс тараагаргүй болгоно. Өглөө нь буцаад ирсэн чинь манай хүн байшин барьсан байхын тэрээр гайхаад нэг шөнийн дотор байшин босон зүгээр үгүйсэн. Манай хөдөөлав энгийн гиснээр ихний яг маань өндөрлөнө. Дараагийн анги гисэн баатрийн багийн хүч чадлан гарахаа байсан. Хэдэн мотнуудад савуулж байдаг. Юулшээ куртэд судалгааны илүү дутуу ажлын талаар хэлэн зэрэг авах гэсэн чинь наадан хүрч удлаа тоглоод байгаа юм шүү. Надад ч тутна гэж юу ах вэ? Тэглээж луугийн саянд буцаж ормоор ингэж дотроо бодож байгаа. Энд чинь ажилтан юм чи яах гэсэн ингээд хэлсэн хайлаад орсчнаа. Тэгэхэд ажлын үсийг нь хийснээ хэлэн өөр төнийг алтан цас аван үлдсэн байдаг. Түүнийг шүнжин байшин бариад ядарсан байх гээ асуудал дажгүй 6 цаг унтсан гэтэл байшин барих цагийг нь тооцоод гайхаа сууж байсан. Өмнөх ажилдаа 4 цаг унтдаг байсан ч 6 цаг унтаад хэтрүүлчихв. Амарсан цагаа нөхөж ажиллана гэж автгийн. Одлгүй ажлаа өргөжлүүлж ихтэй надаа нэг бодсон газар байна гэд хоёр жишээ салж явна. Өдөржин хоёр талд тухаад Юлиш юм 3 алтан цас хүрэх байх гэд бөөн баяр өөр.
Тэгээд Куртийг шалгахаар ирсэн чинь уурхай бариа зогсохгүй гэрэлтүүлээд бүр нэмээд амар том ангилтай. Түүнийг өөрийг нь яаж гайхшруулах байх гэж байсан. Баахан хогийн чул оллоо. Яг уу хайж байсан зүйлээ олсон ч гэлтэрхийг нь оллоо гэхээр баг баярлаа наачнаа. Очоод ямар үзэсгэлэнтэй чулуу вэ гэтэл энэ тэнд олдог мэтрэлгээд хогийн чулуу байгаамаа гэсэн ингээд тархин маасаа зогсож байна. Энд чинь манай тусанд хог нэгээрээ байдаг. Энэ шиг хог байхгүй гэтэл энэ чи болохоор үнэхээр ховор болдог чулуу штэ гээд юу асныг нь харсан ориг халком. Энийн домогт гардаг шахуу ховор чулуун байлаа л дээ. Тэгснээ энэ чинь хаасаагүй байдэн штэ. Доошоо 7 км ухаал олно гэж авсан. Тэгэхээр 8 дэх тонгол ухаа доошоо 7 км угаснаа буцаад болчих байгаа гэсэн үг юм л да. Нар жарахыг харах Курт ерний нэг болцгоо гэсэн яах юм бэ гээд түнэлийг улсын мэдээлж шилжүүлэхээр болно. Өдөр болон гадар үжсэн банда нэрэн баг тарсныг дуулах нь хэд өдрийн өмнө ахлч нь хоолын газар аяг тав хаглан амтгүй нэгсээр төлбөрөдлөхөө гарч яваад банданатай уулзсан Куртийг хүчээр чамууг аваад иргээд рестораны ирээс болон хүмүүст өгдөг өгнө. Тэгээд түүнд ажил санал болгосон нь усад 15 байдаг дархны мастерингээд очиод туслаад өг гэсэн. Ог гэдэл явна. Дархан юм чинь тэгэл янз бүрийн мэд юм бэлээ. Ийм илүү дутуу шидэд зэвсэг гэдэл явсаран байгаад энэ мөн үгээд ирсэн тослон гарч ирэн. Энэ аим шүүрэг цэвэрлээд өггээд багш дуудаад нэгээд яваад өгнө. Хормогчин зүгээд л 30 минутанд гэлцэж байгаа юм л та. Хийх аждгүй болоод дархныг хайж авахдаа бороо руу ороод ирчихнэ. Уяна бороо руу гэж байснаа түүний биндэр хараалыг анзааран хурц үзээ шинж тэмдгийг нь бодож байтал гээцэн дугараадахна. Түүнд хүнхийн бэлдэж өгөхөр болохдоо би эмхтэй хүүхдийн бид анх удаа өрчлөөжтэй гэж байгаад бүдэрчин. Энэ хооронд албарсан юм хэд хүрхүү гэсэн 50,000 алтан цаас. Санаан зовоо түүний оршихуй мэдтэл яах вэ гэсэн алцтай бол холгаалагдана. Үгүй бол хүн гинэ. Ийм оршихуй яагаад тэнд гараад ирв? Яах вэ гэж хэлцээ сууж байхдаа юу л шин түүнийг өөрийн чадварыг мэдгүй хааганд ортно. Энэ хооронд дархан болон тосон орж ирээд бүр шок. Тэгэд үлсэн охин зориулан хоол хийж байгаагаа хэлтэл өнөөдрийнх нь ажлын үсээг өгөн явуулдаг. Өөрөөр орж ирээд ховцыг нь янзлаад хоолнд чинь хоор байна уугаа шалгая гэсэн. Тэр хүн эзэм чинь зүгээр дээ. Өдөө бол ойр тойрныхоо хүмүүсийг шижигсэн. Ядаад нэг удаа ч тухай хүнд итгэмээр байна гэд суугаад хоолоо амсан уу гинл унаад өгнө. Дархан ч муу хогийн бацаа ингэж байсан. Би зүгээрээ идэвчлээ гэж авдیں۔ Шалгасан нэрэл хараал налга болж. Энэ хооронд хараас идэн яач юу болж вэ? Нөгөө ирчин зөвлөлдөх юм байна гэдээ ирсэн юул шиг танилцуулаад манай анд байгаамаа илүү дутуу юм тогтгосон ч зүгээр дээ гэсэн. Нөмөргөө аван өөрийгөө танилцуулдаг нь улсын 3 дугаар гүнж байдаг. Та чинь өвчтөө байсан мэдтэй гэсэн хараал туснаа хэлнэ. Түүний оршуул 2 улсын дээдээс гарсан инхний харимтлыг бэлэг тэмдэг болсон гүнжт бол дайн хийхийг хүссэн хэн болны бай болох нь мэдээж үзээ. Тэгээд хараалт нь өвчтөө байсан мэдтэй юу болсон юм гэтэл Курт цомог яаж гэтэл нүдний өрөө дээрээ гаралгүй яах вэ? Гүнжийг хөнөх гэсэн сэжигтийн чагсаалтыг гаргахад нэгт 1-р генерал Саснавор Эстгац, 2-т сүмийн номлогч Тристан Майна олдс, 3-т 3-р хатан эсэд ороо Арк Мама байдагч хин гэдгийг мэдэхгүй учраас энэ жил 15-наас өрн ордноос 1 жил гадуур амьдрах болсон гүнжийг хуурамч тархны газарны бэлтгэц зураг хэрэгтийг барихаар төлөвлөдөг. Тийм болохоор яаж дарахаа болох вэ гэсэн Куртийн хийсэн болдрыг үзүүлнэ. Маргааш болж ажилд ирсэн хийхэн байхгүй гэд явуулнаа. Өсөд хоол идэхэр босон хажуу талд нь ачаа зөөч хэрэг болсон гэж ярилцаж байдаг. Манай үуч сурсан цангаар очоод толгойн шатвар мууч зөөх бол асуудал вэ гэтэл чам шиг цулгуур бацаа гэж байтал зохиж аваад хүчийг нь шалгахаар болно. Өө тэр шиг амар зүйл байхгүй гэд хоёулынгийн нийлүүлээд өргөчнө. Ямар ч энэ багийн нэрийг Сакура гэдэг юм байна. Урт гарах гартан дулаанч Канс багийн ахлагч Самура Данзо хаагч Чина буюу Кансын дүү Курт ч мөн өөрийгөө танилцуулахад нэлээд тогтноор огтож аван. Яваад чуудлагыг Курт слаймда тааран цөмийг нь устгах гэсэн биш өөрийгөө зоочноо бүтггүй нэрээ. Нөгөө хэд маань сэтгэлийн өргөд бидэд олдох учраас чи альснаа ихэд болно гэсэн сэтгэл нь хөдлөн. Одлгүй агуураагаа орж ирэн гэрэлтүүлгээ цацаад явж байсан нэг оперын гарч ирээд хамуудад одчихно. Энэ тэндээс арилсан яах вэ гэж бодож байсан. Курт нууц хаалга байна гэсэн шинэ орж ирэн хаалгыг хаана. Энэ олон гоблины өдөөс тулдаж чадахгүй гэд энэ хоёр нь нөгөө хоёроо аваад өөрсдөө залилсахаар болно. Шинэ толтойг хүсэн чадахгүй тул дэмий санаа зовон амьд гараасаа гэж найдан гарахаар болон гэрэл цоцруулахад төмөрлөн голем гараад ирнэ. Дүр солигтон гүнж бол юулшаа Куртийг хаагаад ирсэн. Бандана гарч ирэн Куртийг хаашаа авсныг нь хэлээд алга болно. Нэг хэсэг эргэлзэж байгаад араас нь явна. Агуулд орж ирээгүй юу хөлийн мөрөөр таниад өнөөх шатамж анимэд Куртийг үнэрээр найгаад эхэлнэ. Одлгүй тулдаж байгаа чимээ сонсоод хүчин нэмэлхээр орно. Чи нач хоёлаа хүчтэйгээд готорч байсан. Зүгээр дээгээд чинжэл гаргаж ирснээ дээр доорн гараалт хэд хатгаал дуусчих байгаа юм л да. Айгүй амархан. Юу лишээ чинагаас юу болтыг сонсож байтал Курт хойно байгаа ойртоо санаа зовсорын.
Дээр үед эс сэргэлийн нөхөр хадуур барилгыг дийлж байсныг санан боломжтой юм уу гэж байсан Леши орж ирэн аргагүй л күр цамаагээд асчихжээ. Аюулаас олдсон эд маань цуглахад Юлиша дархны газар нэг гэж байгаа учраас Курт болон Сакурабагийн эдэд ажлын саналд явхад хоёулаа зөвшөөрнө. Хэдийнэ 3 хоног болон Куртийн чадварыг шалгахад цэвэрлэгийн хоол их олборлох нь B зэрэг бусд нь C зэрэг гэж хэлсэн байдаг ч яг үнэндээ бүгдээрээ SSS зэрэг байгаа зогсохгүй маананы хүчин чих байдаг. Яг ийм чухал мэдээлэл яриад үйлсэн ард нэг нөхөр бас хэрэг дулаа сонсцсон байж таарна. Ингээд бүүнөр өөртөө очих газар руу явах замдаа илүү тутам мэдээллийг ярилцсан. Гэвч энэ байдлаас нь шинэ сэжийг аван данза болгохаа заавал хамгаална гэд гаширлан сон. Явцааран байгаад ирсэн гүйж байхгүй зэлүүд газар утаж авна. Тэгээд бид хэд бодол байх болохоор Куртийг дархны газараа бариад өг гэсэн ок 3 өдөр хангалттай гэд материалаа бичээд өгнө. Манай ичж бодолтой ирвөөгүй юу болоод байгаагаа энэ 3 дахь тайлбарлана. Хамгийн түрүүнд өөрсдөө танилцуулж байгаа юм. Ханы гэр бүлийн шууд хяналтанд байсан аал явлагч Юлиша. Нөгөөд нь Лизалетийн хүмүүрээс буюу энэ усын 3 дахь гүнж. Шууд мэдлэг гэсэн яах юм бэ? Одоогоор нүүдэж байгаа болохоор Лизэгээ явчих. Харин Куртийн талаар гэвэл тулааны чадварнд бүгдчий. Гэхдээ бусад чадварууд SSS гэтэл бүгдээрээ шог. Үүнээс гадна Куртэд өөрийнхөө чадварыг хэлээгүйгээр зогсохгүй яриад байгаа дарахны ч өөрийг нь болохыг хэлнэ. Эдгээрийг сонсон бохомцсон шина босож ирээд түнд үнийг хэлэх хэрэгтэй гэсэн түүний мэдээллийг нуухгүй бол асуудал орно. Тэглэж өөртөө чадварыг нь хэлсэн ч идэхгүй гэсэнд та нар тэнийг ашиглаад байна гэтэл аханд тайлбарлана. Өргөжлүүлэн өмнө босын явдал нь мөн өөрсдийнхөө төлөвлөгөөг хэлээд Куртийг авьяастай сайн уу болохоор хажууд нь байж дэмжмээр байгаагаа учирлан хамтрагч болоод гэж гуйснаар бүгдээрээ зөвшөөрнө. Гэсэн ч бид танилцаад ердөө 3 онж байна шүү дээ гэтэл би танилцаад 6 онж байна. Яг учраа олохгүй шинэ хугацаа хэрэгтэй нэг гэсээр гарan бодол автаж байсан хэдийн эхэлсэн байгаамаа. Манай өдөө бол нэг шинэ дотор л барилга ус тийм бич болоог байна гэснийг сонсоод Куртийг одоо иж байгаа ажлын талаар асуухад өмнө хинт ч хэрэггүй байсан би одоо ингээд бусдаа тус болоод байж байгаадаа сэтгэл хангалуун байна гэхийг сонсоод нэг юм ойлгов гэлтэй. Данза мэдээлэгчтэй уулзсан өөрсдөд нь гоблины тал руу өгсөн нөхрийн талаар мэднэ. Орой болсон Сакурагийн номчдыг сайхан зайлуулаа гэдээ ол тиймэрж байгаад яринда хатууран хамаг төлөвлөгөө яриа сууж байсан юу хэлээгээд дарсан Данза. Зогтоод гүйсэн ч бүдрээд унчнаа. Данза төхөж очоод дахиж бити замсаад болол толгооноос сална гэж мэдэрээгээд яваад өгнө. Энийг нараа зогсож байсан Мимако буюу ягаан устын туслах фантомод ирээд аваа явна. Удахчгүй мэдээ хэрэн баатрийн багт байсан Гэлмагийн тухай захиа ирсэн ч тоолгүй өнгөрөө. Багш түүний хай гэсэн юмчнгээд Куртийн тосгон руу явхаар болно. Хэд онсон би зөвлөд байна уу гэтэл үнэхээр зөвлөмөр байлгаа хастай. Имэйл жимсний модч тарьсан байх шиг үнэхээр баллах юм аа. Гүнч мэдээж юм шиг хүлээж авнаа. Ороод харсан муухан хааны орноос дээр байгаамаа. Нэмээд шидийн болороо ус үлдэвлээд үр болороор таасны гэрэл хийснээр асаагаад орхисон ч бүтэн жил ажиллахаар хэмжээний ид шидтэйгэндээ дараа нь өөрсдийнх нь өрөөг тайлцуулна. Сүүлд нь дархны мастерын өрөөнд орж ирэн түүнийг хизээ ирэх юм гэтэл одохгүй л гэнэ. Бүгдээрээ Куртийг хаанд байхлыг нь асуусан галт тогооны жижиг өрөө гэтэл наа чи арай дэндэ гэсээр 2 цагийн турш ятгсны эцэст дархны өрөөнд хэсэг байлахаар болно. Юли шаж очоод хараалын эсрэг хаалт асуусан. Тэгж жоохон хэцүүлтэй гэтэл зарахгүй болон хараалын эсрэг хаалт наажж байсан. Курт цамаа таныг хүлдэж илаа гэж гараад ирэлтэй. Юли шаж хүүхд зүгээрэл гараа гэж яваад өгнө. Цаанаас харамлаад байгаамаа. Өглөө нь босон хоол хийж байхад Лисе болноор Юли шаа орж ирээд ховсныхын талаар маргалтна. Куртийг харан ямар сайн ихнэр вэ? Булаач морин гэсэн удахчгүй хоол болон бүгдээрээ л аз жаргал. Тэгэд Куртийг хаан багааг асуусан нэг нөхөр коридороод өөрийн юм саараач гээд алчуураад явсан гэхээр нь бүгдийг нь айлгсан өсч байлгүй яах вэ? Яах чаргагүй болон ойроо сараач гэдэг нөхөр гарч ирээд илүү том зураад байгаа гэд бөөнхийлэл хайчна. Дараагийн анги гисэн өмнөх ангид урдсан Гэлмагийн хуучин багийн ахлагч нь асуудал хариад байгаа болохоор цөлн гинөө юу гэж утгагүй шалтгаан бий. Тэгсний нэг даалгавар үгүй. Дуусгал номдогч болгоё гэд даарс өгсөн чинь цангаж өгөхгүй байгаа юм шиг овоогүй юу. Гүнжиг алах тушаал ихийн зэрэгцээ хараалын хүч итгэвчнэ. Ингэснээр би энэ уснаас өөр зүйл хүлээн авч чадахгүй болсноор сарын дотор ч бүх аюултай юм байна. Ямар ч тэнгэлгүй болсон түүний хүчийг зүтгэс ороо эхэлжээ. Манай энд ч өдөр оноо хэвээр үргэлжлэхээр л хоолой эд дуусаад бялууны амтыг гайхаж байгаа. Би дахиад хараалт тусвал энэ билүү хийж өгөөрэй гэсэн. Юу хараалт тийм тусахгүй штэ гэж байсан. Зураглал өөрчлөгдөн. Нэг нөхөр гүнжиг гарааж хэлэхэд хотоор дүүрэнд харгасан тороор байшныг нэлүүлнэ. Үүнтэй зэрэгцэн энерги бүгдээ хараалыг буцаах чадвартайж баг цаг засвар байснаар хараалыг нь буцаах биш харин ч гэрэлтэг болгосон гэж байдаг.
Энэ мэдээг сонсоод Мимико дэлгээрээ явхад Курт гүнжийг гадуур гарахыг урьсан ч цаанаа л нэг айцтай байсан болохоор зөвшөөрдөггүй. Мимикогээд ирсэн ч хараал хийгээд байсан хүмүүс нэг нөгөө зогтчихжээ. Тэгсэн генерал магсан дайрал эхлэн өчнөө халаар яснууд гараад ирнэ. Генерал туслахын явуулан арт иргэдээ хариуц гээд өөрөө тултгаар болно. Төд удалгүй мэдээ эртгэн арга яснууд хан руу орон алга болж байгаа гэсэн мэдээ авдаг нь өнөөх гайхал болсон Куртий сайд шүү дээ. Нөгөө талд үнийг хийгээд байгаа эргээзэн чинь өнөөх уламжтгөр. Маргааш болсон ч мангасын хэрэг намжихгүй. Гараа дэмэлгч дуудъя гэсэн ч агарын мангасууд гарчиж болцшгүйгээд яахаач мэдэхгүй гацж орхисон ч арга яснуудыг хаас гарч ирээд байгааг мэдэж чаддаг. Үүнээс гадна ханан төрсөн арга яснууд алга болоод байгааг хэлсэн. Ааха, наа чи маадсан байж л байдаг штеп. Юулишаа чинүүгээр арга болон гарч авахаас өмнө Куртэд гүнжиг сараач гэдэг нөхрөөс хамгаалаад байж байгаараа гэд явна. Олсон арга нь Куртийсэн болор бөгөөд манай төлөвлөгөөний гол хэрэгсэл. Манай хэд маань хоёр хэсэг хуваагдсан, нэг нь балгасруу явхаал үлдсэн нь мангасуудыг татан өгөөж болох юм байна. Ингээд генерал болон туслах нь хэрэгэн уулзах хэрүүл болгон арх хундаглан асгана. Нөгөө талд Курт маань өөрийгөө хүн амьтанд хэрэг болохгүй маа гэж ямааран жижигэн сэлэм уурлан сууна. Манай дэш болдрын хувьцыг шалгаад үдсэн нөлөө нь бол ярих юмгүй. Хийж байгаа сэлмэн тэрүүхнэндээ ирвэ хэдрийн далавчтай чамин байгаач дид өвчнөх байхтай гэж байсан гүнжиг ороод ирэх нь бэлэг болгоох нь. Тэгээд сэлмийг суулсан ч ихтэй толгой дээр байраж шидэвтгчийг сануулна. Гүнж сонирхож байгаа гүнсээ бэлэг ав. Аз жаргал болон инээдэ байж чадж байгааг нь харснаа намайг бодоол хүчээр инээж байгаа хтай гэж бодож байдаг. Генетикийн юм асууж болох уу гэд хин нэгэн өөрөө чинь онлоод байгаа юм гэсэн. Гүнж юу яриад байгааг нь ойлголгүй нөгөөдөө юуж явж байгаа хаашаа авсныг нь хэлнэ. Мань хүн ч өнөөх сараач гэдэг нөхрийг бодод байгаа юм л та. Тэгэд би ч гэсэн дотны хүмүүсээ хамгаалмаар байна гэд готож суугаад зүгээр байж байхаар өөрсдөө өргөдгийг байхаар шийднэ. Гэвч мангасаар хөвөлгцэн байх хотоос яаж гарна гэж таад юу гэж бодож байна? Энэ хооронд өглөөлийг татан тал толдож байсан. Сакурагийн маань ирж туслана. Болрон чидэд генералын гэдгээд хоёр талд хуваагд явна. Чөтгөр гэлэн ойрч гадуур байж байгааг харалгүй яах вэ? Харсаар байгаад бүр үдж хүлээгээд гарснаар хоёр талаасаа уулзна. Очоод болрон шидсэн ч дайралт нөлөөлдөггүй. Нэмээд завцсан ч идэгчдэг нь хойно байгаа гэлмагийн шидэвчийг сорон идэж байгаа юм байна. Чөтгөрч өгөхгүй гэсэндээ багтаад нэмж мангас дуудаа. Хотыг сөрөглөн гүнжийг алах учраас юу ч хийж чадахгүй та нар хамт үзээ суужж болно шүү гэдэг доогоос нь толоог нь тасцсан ч нэмэр алга. Доо давхарт явах чаргагүй боллоо өгөх юм байна. Бүр Курти олог сонсоод ирлээ гэсэн доороос усаараа байгаад гараад ирнэ. Түүний гарч ирэхэд өөрийг нь юу хийснийг нь мэдсэн байх гэж бодсон ч манай өнөө бол гэлмас хүмүүс өгдөөд энэ тийм сараачаад яваад байгаа гэж шаал ойлгоцсон. Энэ хоёр маань хоёр талд хуваагдаад нэг нь юулшаад нөгөөх нь гэлмаа туслахаар болно. Тэгээд цэвэрлээ гэсээр шидэт тойргийг нэвдсэн чөтгөрийг болтохоор нэгдэж чадахгүй байгааг анзаараа. Дайрсан ч бүтлгүйдэн. Энэ үеэр гүнж гинт гарч ирэн шууд дайралт нүртүүд унчхна. Гүнжийг өглөө гэж бодож байсан саяных нь хуулбар байж таараа хойноос нь гараад ирнэ. Сая гарахтаа өвчд байсан энэ л юм байлээ л те. Дахин нэг төрөгдөж аваад болрыг өвдөлсөн чинь чарлаг алга болчихноо. Үүнийг дагаад мангас уудаж устна. Зөвшөөрлгүйсэн гүнжийг сан сэмтэж аваад санаа зовсон мөн баярснаа ч хэлнэ. Хажууд байх генералтай мэдлэлцээд хотыг болон өөрсдийг наваасан талархал болгон арх авчруулахаар болно. Юу ч идэж чадахгүй өсөж байгаа гэлмад Курт өөрийн хэсэг гэрээг өгснөөр хараалж тайлагдана. Энэ үед л өөрсдийнх хүч чадал гавьяан түүнд албанууд байсныг анзааран уушлах байсан. Дээд давхарт байсан хидманд бууж ирнэ. Мимикогийн хүмүүс гарч ирэн гэлмаг аваад явсан. Шорон дорхорч ирвэнэ гэсээр үлдэнэ. Бүх зүйлс туусан гэрлүүгээ хоёрын эмэгтэйгээр зогдуулан харихаар болно. Наарч жаргах төхөн харин бүгдээрээ л хоолны ширээний ард юу ч дуурахгүй итгэв. Миний соол хамтгүй болохоор хүчилж идээд байгаа болов гэд асуусан. Хитрхийн амттай болохоор ярих ч цаг байхгүй нэгэд баярын уур амьсгал орно. Генерал гэд байсан эрдэд баялаг дээр даамал хийгээд байсан ахгүй байгаа зү. Албан ёсоор нэгэнтэйгээ танилцж байгаад Курт солиод бодуулна. Сайхан яриад өсөж байсан хоёр маань генетикийн шарах идэгчиж гисэн хоол идсний дараа идэх нь байдаг зүйл шүү дээ. Анги тусгай алдад хоригдож байгаа чөтгөр гарахад Тайконгон гарч ирснээр дуусна. Куртийг жоохон байхад өмнөх ингээд төсөл байсан ч төртөө яриа үзсэн ч тоохгүй байсанд ойлгохгүй байсан ч зөрүүлж яриа үзснээр танилцж үжээ. Тэгээд үлсэндөө жимс олоод ийсэн нь хортой байж таараа. Юундыг хийн өгсөн нь 10 жилийн өмнөх дорсомж юм байна. Манайд ойр хавийн оршин суугчдын асуудлыг шийдэж өгөхөөр ирэхэд усны дутагдал орсон тул ойрхон тосноор хилцээр ихээр явна. Тэгсэн генл хийдэг хүмүүс дуудан ирэхэд хэдийн норт олсон байгаа юм л та. Тэ нөгөөх чинь шүү дээ. Ямар тач ихний ажлаа амжилтсан талархал болгон өндөг авнаа. Нөгөө талд Лиси амбан цохирогчтой тайлангаа тавих зураа майнд гейм хийж хүчрэг болорысэн дархан буюу Куртийг нуух гэж оролцдог ч өөрийнхөө тэнийг байдлаас ч юм уу Куртэд сайн болохоор өмөрч байгаад хотын хилийн цохирогч болохоор болчихноо. Ингээд яаж аргалахаа ярилцдаг ч аргаа олохгүй байж байсан. Ярин ситуацийн Курт хаана байгаа юм гэтэл ангаахаа болох гэж байгаа өндгөө асааж байгааг эндээ.
Баахан дайлан бичээд дахин ажиллахаа байгаа сууж байсан. Энэ дунд нөгөө нэг хамбж өгсөн. Куртийг хотын амбан зохирч болно гэсэн мэдээж ирсэн. Нэмээд хүүхдээ болсон гэдэг захиалж байгаа юм л та. Төрөгтөө л хэдийн 3 настай хүүхэд гэж байсан манай хүнийг ааваа гэж дуудаад эхэлж байгаамаа. Яаж ч ингийн ухаанаар боцсон байж болохгүй зүйл мангастай холбон тайлбарлаад хэдийн өдөр бид нар руу дайрч магадгүй учраас эртхэн хүнүүчий гэсэн санаа гаргахад Курт эсэргүүцэн. Ингээд байж байсан түүнийг ээжээгээ дуудснаар бодлон 100 гараас ирчихэж байгаа. Лисээрээс шүүрсэн чинь ээжээ гэж дуудсан бол шинэг бартал ихч болоод явчихна. Ийм хүрхэн амтныг чинь яах вэ гэд өхөөрцөө байгаад өсөхөр олно. Тэгээд дэрэгхөр болсон чинь ээж гэж дуулсан хоёр маань өөрсдийн нэрийг аль болох оруулах гэж байтал Курт дундуур нь орж ирэн. Акури буюу Гүр гэсэн утгатай нэрээр нэрлэдэг. Оройн басан шүүс болон үсийг нь өөрч судлуулахаар дээжийг нь явуулна. Маргааш нь шууд л өрөө гэж дотор талаас нь гарах боломжгүй шорон маягийн өрөөж өгдөг. Өсөг дотроос хүүхдийн чимээ гарахаар нь буугаад тартал Акури. Шинэг санаа зовж байгаах гээд ойроод байсан фантомын ажилтнанд бидээр хүлэхээр болно. Тасанд ирсэн нэг өмрөө уухтаж авахд bir өхөн гарч ирээд хөөрхөн гэр бүл байна гэд хэлсэн. Дүүрэн улаага зогсчихно. Ажил гээд байсан фирмийн гахаанууд нь аран цохиулаад ичээ идэхгүй байгаа гэснээр гахаануудад ичээг нь бэлтгэр олтол Юли Шиман бид хоёр асууд ихсээр тааг хүчсэн зогсож байгаа юм аа. Хэдийн хөл зороод өгсөн чинь болцох шиг болоо. Одоо хүртэл зогсоор л бид хоёрын дунд тийм ярилцаа байхгүй гэж байсан. Гентхэн луу гараад ирэхэд хамгаалах гээд очсон чинь Куртис ичийг идээд өгсөн. Ингээд байж байсан гентхэн сүнэртэд яваад очсон. Фантомуудын нэг алуулсан байж тарин уралгүй тулаа эхэлнэ. Чимээгийн сонсоод очсон хүүхдийг надад өг гэж байсан. Луу өрөн манай өргөж хүрэн аваад явчихна. Юлишаач тулдаж байгаас дийлэхгүй болтой. Цаг хожин хэдийн асуусан ч юуч дуурдаггүй. Дайрч байгаа сэлмийг нь унхан нэг төсөөс амжичнаа. Юлишааг дуусахаар ойртоод ирэхээр нь Куртисэн болрыг шийднэ. Ингээд дуслаа гэж бодсон ч түр байсан болохоор босон гэрэн өмнө тулдаж байсан улаан чөтгөрийг дуртаад өнгөрдөг. Энэ үеэрч Курт буцаад ирнэ бишээ шидэгдээд ирнэ. Гинэтгэл хаанууд ирэн манай хоёрыг аван зүгтгээд эрэгтэй хүн нандин эмэгтэйгээ аврах нь мэдээж үсттэй юм шүү. Энэ үеэр Юлишаач сонин болон түнд хайртай гэдгийг ойлгож байгаамаа. Тэгсэн гинэл галаар дайран унахад босоод ирсэн чинь ахын нэг халбан бэлдэн дайрахад шидийн завчинж бүтлгүүд нь дахин нэг удаа завчсан ч Акурыг гарч ирснээр галт бөмбөлөг сарнаа алга болно. Саяныгаас үүдэн луугийн зулцаг биш Акурыг хулгайлах гэж байсныг нь анзаарахтаа зэрэгтэн цугтаад өгнө. Гисэн ч биеийн дийлэхгүй сольдод унсан манай хоёр санаа тавина. Тэгснээр гинтгэл Акурын чи юу гэж байгаа юм гэсэн шилжиж ирснийг нь анзаарна. Түүнээс дахиад хийж чадахгүй гэтэл чадахгүй хин бодвол тодорхой хугацааны зайтал ашигладаг юм шиг байгаа. Ингээд гахаануудаа жимчтэн хүлээлгэж өгөө. Курт нисэж явж байгаад нэг юм болох шиг болно. Юлишаа Акурагаас читэр галыг алга болсноо гэд асуусан. Үгүй гэхээр нь читгэрийг өөрөө ялхсныг нь мэднэ. Луг суулна гэж явсан нөхөр чинь нөгөө читгэрөө олон. Юлишаа болон Акуроо дайрж байгаад галаа зогсоосныг нь харгалзан үзээд ийм бич өгтөө тулдах чадваргүй болохоор нэмээс саажуулах юм хүртэл хойлоод өчөж байгаамаа. Манай хүн Акуроо биш лугийн зал суруу дайрж байгааг нь буруу ойлгоцсон. Хэдий адилхан юуртэй байлаа гэд хилдэг арч антай адилхан биш үз гэсэн чөтгөрөнч таньдаг юм шиг байлээ. Наач аргагч төвхөн нэг юм гэртээ арилаа. Санаа зовсод Акураатай уулзаж байсан Курти аав юм уу ах гэхэр царайд нөхөр гараад ирнэ. Өөрийнхөө ательер мастер буюу Рикто гэж танилцуулна. Юлишаач сэжиг аван Куртиг явуултал Рикто үржир нь болон жагс нь 20 настай Курти хэлбэр буюу гүнжийн сэлмийн чадвар болж таарна. Мимико болон энэ гурван маань нийлэн судалгааны үр дүн сонсоод ямар төрлөختөн гэдгийг мэдээгүйч хумсцын үзүүрч шилжих шийдгийн үрц байгааг мэдэж чаджээ. Тэгээд түүнийг шилжихгүй байлахаар хараад судалгаа ин гэсэн Курт Акурыг зөөлөн илдэг талыг нэлэн эсэргүүцгэд Юлишаа болон бусд маань санаа нийлнэ. Харин одоо лугийн ангуужийг шалган гэснээр доош боо мэдээлэл гаргуулах гэсэн ч зөвхөн өөрийг нь яасан нэгэнд аамны гэснээр чөтгөр хилдэг гардыг асан Куртыг таньдаг болохыг нь мэдээ. Тайкон амбан цохирогчийн ордныхон доор хилдэг гардыг хорьсон болохоор тусламж хүсэж байгаагаа хэлнэ. Гэвч чөтгөр Куртийн амийг дагуулж байж болцшгүй учраас ягаад Акурыг хулгайлах гэсэн талаар асуухад амбан цохирогчийг ажиглаж байгаад Акурыг шилжиж байгааг анзааран чадвараар нь хилдэг гардыг авармаар байгаагаа гэлэн өөрийгөө худлалаагүй бодлохын тулд зүйлдэ харуулна. Мөн шидээ ялсан нь чинжаал дээр байсан тэмбгээс нь болсон байдаг. Ингээд энэ хэд маань түүнийг аврахаар болон сальферыг эндээ үлдгийг ятгаж байсан Акурыг шилжиж гарч ирээ загнуулна. Курт хэдий идэлдэг гардыг авармаар байгаа ч хүчгүй тулд тусламж хүссэн оклгийн шүү дээ. Амбан цохирогчийн гэрийн план зургийг гаргаяан багсаг мэдээлэлг нь энэ нөхөр нүүдгөө 27 насыг зоглож байгаа юм байна. Эхнэр нь охиноо төрүүлээд Туркийн өндөрлөөс нас барсан юм байна. Харин охины үед гэвэл өмнө жил үүд болчээ. Үүн дээр нэмэн амбан цохирогч нөр хэний ч орж болохгүй нууц өрөө байдаг юм байна. Мимико эдийн хүн явуулан хаалгыг нэг гэсэн ч нэлээдгүй цаг хугацаа орно гэж. Энийг сонсон хүн ч мэрэгэн санаа олсон нь сэлмэн ашиглан хурамч улгааж гарган өөрөөрөө нэвтрүүлснээр өөрөөр нийлүүлэхээр болно. Эх 7 хоногт 3 хоногийн наадам байгаа тул үгээр дайланд болон дархны мастертай уулзах нэрээр төлөвлөгөө хэрэгжүүлэхээр шийднэ. Далмаар нь сул заа гархан Курттэй болцоор болон хайрчлууд ав тоглоодох нь
Энэ хоёрын царайг л харчих. Энэ хэд маань Сакурагийн хайдыг үлдээгээд нааданд оролцохоор явж байгаа нэг юм байна. Оройч болон ирэхэд дархан маань ажилтаа гээд Куртээс зайгаа барин явна. Юлиша маргай судалгаа нэг гэсэн чинь Курт хамт авъя гэсэнд Лисе татгалзан Акуритэд уг наадам үзгээр болно. Хүсэн үлээсэн наадмын өдөржиглэн хотын тэрүүгээр явна. Замдаа нэг жимс авсан чинь Курт маань нэг л Монгол аавын зан гаргаж байгаа харагдана. Лисе чимийнхээс уугач гэд уусан биш уруул эдрийг харснаа. Нөгөө жимснийхаа шүсийг өгөх гэж байгаа юм шиг ууснаа хадгалахаар цүгдээ ичүүл яах вэ? Яг замдаа Куртыг нэлээд олон наадам үзнэ гэд 4 цаг унтаж ари ижил хийдгүйсэн болохоор уусах завч гардаггүй байснаа илэн охин өөршөө болгомоор гэн гэтэл Лисе гарыг нүдлөөд хотоор зугаална. Энэ зураа бас 10 кг шиш гараараа имжиж тааруулан бэлэг болгоо авна. Хамтдаа тоглон идэж уугаад цагийг хөвгөлтөө өнгөрөөж байгаад хараа ижилхээр цэцэрлэг түрүүлэн дээр ирлээ гэсэн биш нөгөө амбан захирахж байгаа харшуурт аваад ирнэ. Таагүй харагдах Куртээс юун санаа зовсныг нь асуусан. Би та хэд тус сургаж нэмэр болж чадахгүй байна гэд хэлсэн чинь тийм бишээ чи миний хараалыг дэлж дархны газрыг барьж өгч бидэнд амттай олж өгдөг шүү дээ гэсэн. Би тохиолдлоор байж таарснаас биш хинчиж чадна шүү дээ гэхэд би чам сэтгэлийнхаа гүнээс артай гэснээр ганц би биш бусд маань ч гэсэн адилхан тул өөрөө чинь ажлын газрын амтрах биш Курт буюу найз төхөр гэрээвлээ авдаг тул чам тусламар байна гэж хэлсэн сэтгэл санаанд ирсдэг. Акуриж өсөд нэгснээр хайр дурлал бүлгүйсэн ч зүгээр дээ гэснээр харин Курт Юлиша зориулсан сэлэм ихээр материал болон адмантай нийлүүлэн уурлаж байсан хажуу талын ахуй харж олноо. Гэвч хийж дуусныг нь хараад хэлэх өгөхгүй болоо явна. За өнөөдөр ч манай хоёрын болцооны өдөр шүү дээ. Ямар нэгэн зүйл болохгүй л болцоосаа гэж найдаж байна. Гэхдээ тийм гэж үж байх уу? Аль хэдийн хажуу талд нь очсон. Яагаад сүтгэд баг нь асуусан буузан намдгүй болохоор сүлсэн гэтэл очиж нэгийг наваад эзнээ амттай байна. Харин ч хямдхан байна гэж байсан. Манай үнийг түлхсний чи юу хийм гэтэл дархны газрын ажилчин гэсэн чинь алга болоод өгч байгаамаа. За болцооч юу хударлаа. Охиныг үлбэсэн фантомын нэг нь гарч ирэн жимс зархад Гаргал ресторан 2 жил дараалал яасан жин жил гарч ирсэн мантун бооснаас эмийн сүйдгсэн талаар хэлэхэд им хэмнэс болцоо манд бүтлөөдөж байгаа мó гэж байсан Курт ирэн ахуй гэмлэг твцэн талаар хэлэхэд охин санаа зовоо тэмцээнд орох байтугай алдаглаа нөхөж чадахгүй боллоо гэснээр манай хүн туслах оруулж байгаамаа. Нэгэнд болцоо маань сүрсэн эмчингээд хариугаа авандаа гэсэн бууц их материал ч үгүй боллоо гэд ойлгоход Курт ч хэсэг бодож байгаад орцоо олон худалдаж авахыг юулшаад алган өөрөө газар ухаар болно. Энэ нөгөө рестораныхаа хэлсэн доо үнс гадна энэ саарл өстэй нөхөр нь мань хүний худалдаа авсан шүүгч юм байна. Ингээд байж байсан ойр хаваар дүүрэн мантуу боосны дээрээ гарснаар очиход манай эдийн хоолны газрын урд мангар олон очирлож байдаг. Тэгээд ч барахгүй хажуулалт нь аршааны газар ийсэн байгаамаа. Бодох ч үгүй охин гарч ирэн өөрсдийн бууцыг онцлуулахаар болоход өөрсдийн исэн хорцыг хэлэн нэмээд халуун аршаанаар жигэнснээ хэлнэ. Ингээд амтсан бүгд л амтанд нь дурлна. Мань хүнж бас амсан биш амтанд нь орон өөсөв хэж байгаад газар ухсан зөвшөөрлөнд байгаа мө гэсэн баримтыг нь гаргаж ирдэггүй ах уу. Бүр 3 дахь гүнж зөвшөөрлийг нь авсан байдаг. Хажуу тишээ харсан нөгөө танхаа нутууд байхаар ноцтол хувилбар байж тарна. Юулишж гарч ирэн түүнээс хамаг хэргийг дэлгэсэн чинь юуж бодж исэн хотог гаргаж ирээд 3 дахь гүнж рүү дайран усад тэрсэлсэн хэрэг болоод шоронгийн хаалга татчих байгаамаа. Амбан захирч өөрийнх нь ашийн тоогч баривчлсныг сонсон маргааш дархны мастерыг ирэхэд яах вэ гэж байсан. Тослох нь хоолтын тэмцээний ялгч болсон хүмүүс буюу манай дээр бууц хэлэхээр болж байгаамаа. Тэгсэн гэнэт газрын зөвшөөрлийг нь санан гүнжийг энэ бүгдийн ард байгаа гэж таамаглана. Маргааш болон төлөвөөгөө ярилцсан дуусаад Лисе чадвараа сайжруулахад барах уу өөрийгөө болон дархныг холборлон өөрөө ойрхон өгдснээр хэд зүйлс барих боломжтой болж байгаа юм. Ингээд ажилдаа орохоор хөдөлсөн мэдээрс нь Курт болон Акури тоожор ажиллахыг сонсон санаан зовдөг. Дараагийн гэрлийн өглөө нь босон бэлтгэл ажиллаж байсан амбан цогцчийн хүмүүс нэрэн бууз захиална. Ингээд ордон руу ирэн галтгоонд байрлахаар болоход нөгөө талд өчигдөр болсон догоочийн талаар ярилцсан сууна. Манай хүн хажуу хандалт гэлдэг ард байгаа гэж байсан охин нь юу болсон юм гэд асуухад аавынхаа найз энэ хаалганы ард байгаа мэй гэтэл шилжээд ороод ирнэ. Санаа зовоод буцаад явъя гэсэн ч чадвар нь хугацаад бол яхаа мэдэхгүй байж байсан. Хажуу талд нэг хүний хоолой гарахаар нь хаалгыг нээсэн биш эмээ гараад ирнэ. Энэ талд дархан маань хувьчилж уулзмаар ингээд гүнжийг гаргахаар болдог. Гарсан даруйдаа мөнх насны талаар ярьж эхэлнэ. Орж ирээд хийм болоо гэд гайхаж байсан охин ирээд эмээ та өвчтөй хоомоо гэж бууцнаас өгчнө. Ийш орж ирэхээ бодол ордны шийдсэн үү чиний чадвараар аврах нэгэн байна гэд тусламж өгсөн. Доо тохорт хилдэг гард байгаа гэсэн Куртч манай нэт байгаамаа гэд тал гаргаж ирээд угчий гэсэн хаалгыг нээж өгөн хамтдаа доошоо бовно. Дархны үед мөнх нас гэдэг туйлын зорилго хэдий ч өмнө янз бүрийн туршилт хийж байгаад бүтлгүүдч байсныг нь сануулсан. Хэсэг ирж угаад амтны зөвхөрчийг эмээх урдан гаргаж авах хүсэлтэй байгааг нь анзааран хинд ашиглахыг нь асуусан хэлэхгүй гөрөж байтал халтагч байна гэснээр гүнжийг оруулан хин нэгэн галтгооч хилээд явлаа гэсэн гүнжийг хамгаалаад үлгээд яран гарч гүн хаалга руу нэвтэрхийг анзааран охиныхоо нэрийг дуудснаар орно.
гүнж дагаа орж ирэн хөгжсөн үсийг анзааран үнэрлэнэ. Нөгөөд мань хаалганы урд ирнэхэд шидэд тойрогны урд хүлээстэй байх түүнийг фамилиас сулдаж өгнө. Хэдий 10 жил өнгөрсөн ч ямар ч өөрчлөлтгүй байна гэсэн ч юм уу өгөөд ийм болгоо өстэйгээд уурсан нь манай хүн имиж өгтөө орцыг нэгдүүлсэн юм байлээ л дээ. Хилдегардыг уурлаж байсан охин гарч ирээд өмөрхөд намайг хүүхдийг битээ хал хүүхд ичгээ юу гэсэн өндөгнөөс гараад ирсэн талаар хэлэхэд Курт имчингээд өнгөрнө. Хоол байна уугээд асуусан тэнийг хатуудлах гаргаад ирнэ. Куртээс солонгон цэцгийг олон тэнийг дахин хийж чадахгүй гэсэн Хилдегардыг имиж өгсөн сойш олдохгүй байгаагаа хэлнэ. Юу болж байгааг ойлгохгүй шал нэмээ бодсон нь амбан захирагчийг хөгжсөн охины хаян өсдөггүй биетэй Хилдегардаар гаж хүлээн авах гэж байгаа гэж ойлгоод мань хүнийг ороод ирсэн мал юм яриад байгаар нь Хилдегард тэрээд саажуулаад орхичихно. Фамилиа тохиролцсон ясаараа аавыг минь хороогоод өгөөж гэхэд аав нь зүгтад гарсан хүнж болж юу л шаа гарч ирэн түүний юу хийснийг нь илчлээ. Хөвчөрч байгаа охиноо нэмж хөвчрүүлэхийн тулд зогсоох гэж байсан бистэй гэсэн. Сүнсөөгөөд шамаагүй охиноо аврна гэд шидийн тойрог итгэжүүлсэн ч болдоггүй. Учир нь эртээд Куртээ угаад байсан ашааны судлаас болон газрын судал нь өөрчлөгдөж. Одолгүй Хилдегард гарч ирэн манай эдэг найзад гэдгийг нь мэдээ. Миний Куртад тусаалдад баярлаа гэд хоёр хэл булаацтаад эхэлнэ. Тэгээд охиныхоо нүслэр мөн түүнийг зүгээр орхивол ирээдүйд заавал алга хүний аим гарцтна гэж хэлэн хорох гэж байсан фамили зүгээр болоод ороод ирсэн нь нөгөө бууз шүү дээ. Энэ хооронд арай нэг юм ярьдаг болоод Курт акурихаар юм гаргуулж ирээд уун басноо. Гүнжийн үгээр энэ нэрийг зүгөрөнгөж чадахгүй ч би энэ дахны газар бэлтгэл хийж байгаа лизиг үгээр байгаа учраас өөрөгч нь дахны газрын төлөө ажиллахаар болно. Мөн Хилдегард нууцлахыг бас туулна гэд бүх зүйл сайхан болов уу гэсэн. Миний бичсэн төгсгөл жаргалтай төгсгөл үгүй гэсээр орж ирэх нөхөр бол скриптер буюу нөгөө балгасны чөтгөр болон энэ хэрэг зохиосныг гарч ирнэ. Өөрөөх нь хүссэн шиг хүмүүс болон чөтгөрийн албаа гівдэх гэж чадаагүй болсон болохоор чөтгөр дуудан цогтож орхино. Одолгүй шидийн тойрогч идэвчин эртээдийн улаан нөхөр гараад ирнэ. Өмнө нь тулсан дулаан дээр өөрөөх нь оршуугаа сайх хүмүүс хөрснөөр сүнсэн тойлцсон байж. Үүнийг сонс эдмэнд ярьсан ч амжилт олохгүй. Мөн ганц шахтуулах сэлмэж унахчихна. Энэ үеч төр өөрсдийг намлаж хүчээ нэмж байгааг нь ойлгодог ч хийж чаддаг байдаггүй. Гэвч энэ үеэр Курт гарч ирэн хаа өшөө та нар ч устдад хүчээгүй мө гэсэн түүнийлж байгаа дургууг нь хөргөн галт бөмбөг гаргаа ирээд арьсан ч акурыг шижүүлж орхино. Тэгээд дахин дарахт нь сэлмээ барин босч ирэн шидийг нь 2 удаа орлон байж нэг юм завчаа бишээ ойлгоод явуулцдаг. Өвгтөө өвлөхгүйгээд арьсан чинь гарын бодраад нуусан Куртийн хийсэн талах. Чи арай хаас тосхны өгнөөгээд зөвхөрсөндөө алга болоод гнөө өрхий. Куртийн тосхны үед гэвэл эртээ үеэс ч төрүүлийн алгад өртөг байсан ч нэг л өдөр алга болсон юм байна. Учир нь сүнсний хүчээр амьдардаг нөхдүүд чинь ганц тал нэвтэлж чадахгүй нэг гэдэг чинь яаж нөлөөлөх вүлээ. За нэг юм дуусваа гэсэн саяны нөхрийн хагасан юмнаас болон сөрөг нөлөө гарч ирээд хүмүүсийн сүнсийг сорохоор хэдэн ялцхан юмнууд гарч ирэн асуудал олно. Яг энэ үеэр таадыг хайжуулаагээд ороод ирсэн нөгөө бооснуудыг нэдээд айлаад өгнө. Эртээр үеэс буузаар бурхан боломж төрүүдэд өргөл барьдаг байсан юм байлээ. Яг онгийн үний хувьд худлаач гэсэн коучийн нэгний хувьд бол асуудал үйжлээ. Хилдегард нутаг болсон аршин улсын мэрэлж зэнгэж байсан. Түүний хайсаар багын ахлагч нь гараад ирнэ. Маргааш басан манай хүн аршааныхаа улмаас гүн цол авсан байдаг. Гүнч сайхан боллоо гэд Юлша Дэдман Рикута хотын захирагч Курт дунд зэргийн язгууртан мөн дархны газар маань ч гэсэн бүрэн хамгаалтанд орсон. Хэрвээ Куртийг өсөөл энэ хотын амбарын зөгч болгоход ч бэлэн байна гиндэ. Явхад нь ойрын халкумаар цэцэг өгсөн манай хөдөө байдаг зүйл шүү дээ гэсээр үдчихээ. Хилдегард Курт үнэхээр эмгтэн үнийг ойлгохгүй маа. Арай гэж минь хойсон жилийн дараа болж байхад гиндэ. Энэ хэсэг харуул нэлээд л олон зүйл үзэх байгаа юм байна. Манай дэг сууж байхад Рикута босч ирэн Куртийг олдогчоороод явхад бүгдээрээ л юмрхүү зүйлс байг шүүдэг гэж хүлээж авснараа энэ хүн юманд басна. За энэ хүрээд бичлэг маань өндөрлөж байна. Дараагаа видеоор уулзлаа. Зүр баяртай сайхан амарцгаарай.